За бит хоёрт бас юу ирлээ? Мэдээлэл ирлээ. Манай зочин ирсэн байгаа юм байна. Тэгээд зочинтой холбоотойгоор маш гоё бичлэгийг бид үзэх болж байна. Тэгээд өнөөдрийн зочноор Яруу найрагч Начин маань ирсэн байгаа. Тэгээд хамтдаа энэхүү бичлэгийг үзээд эргээд одоо зочноо хүлээж авъя. Хоёлаа. За тийм. Чамааг бодохоор орж ирдэг бүхэн намтай холбогдох юм. Гэвч чамааг би уншиж хараахан дуусгаагүй. Гинтхэн чиний хавц гарт минь мэрэгдэж чи дуунтарсан үед анхны хуудсыг чинь нээснээ санаж байна. Хуудс чинь ер шажигдгүй зөөлөн хөвсгөр зас шиг нэмгэн чиний арьс агаарт яг л үүрээ томох гэж ярах их шууны инлэн сэтгэл шиг анхнаасаа уншихад түүхтэй хэрнээ инхрийхэн бодол санаа өмүүлсэн ном байж үлээ чи. Өөрийн талаа сүрдмээр гунигтай шиг үнэгчлээд зүрмэглэхт чинь чимээгүүд гагц амьсгалыг тань сонсдог байснаа дурсахад үлгэр юм шиг үгүй туйлс ч юм уу үгүй дээ үгүй туйлс гэж чухам юу болохыг үлгэр гэдэг нь юу гэдгийг би мэдэхгүй. Сарны нэмгэн гэгээ хөшгийг салхитай ханжин усан дээр бидэрсэн долгио мэд чиний үсэн дээр тусгахад би их газрыг сарвчлан эрэлдээ цөхөрсөн сэлүүргүй завинда хий дэмээ өдгөрсөн нэг шиг өөрийгөө төсөөлдөгсөн. Бодол дотор юм бүхэн өнгөрөн утсан цаг бүр амьд сэргээр оршдгон сонин шүү. Саяхандаа чиний сэтгэл доторх анхны бүлгийн гутгаар өрнөлийг маш нэмбаа уншиж суусан байна. Бүр ямар гоё бичлэг, ямар гоё хоолой, ямар гоё шүлэг яруу найраг гэ тий. Ойр дэм гоё зочинтой хойлоо уулзсангөө. Би бүр ойр дэмжүү сонсоогүй мэн. Манад одоо 2 удаа өмнө нь орж исэн. Манай яруу найрагч Начин маань студид орж ирэхэд бэлэн болсон байна. Тэгээд Начин яруу найрагчгаа урьж байна. Тэгээд өнөөдөр хамтдаа бас гахалтай сайхан яриаг өрнүүлэх байх гэж бодож байна. Студид тавтай морил, дахин тавтай морил маш сайхан харагдаж байна. Таны өмнө нь хэлжсэн өрөөлөөр бид дахин учирч байна. Дахин студидтэй уулзаж байна. Яг энэ цагтаа ингээд уулзъя гэдгсэн. Яг л хараад ирлээ шүү манай Начин. Сайхан урж байна. Сайхан урж байна. Сайхан урж байна уу? За манай үзэгчид бол таныг маш сайн мэдж байгаа. Гэхдээ та өөрийгөө бас үзэн суугаа үзэгчтэй хэлээд мэдлэгээ төвшүүлээд гурлаа өнөөдрийнхээ ярианда орё гэж бодож байна. За гадаа тэгээ тавар цаг ирээд те юм болгон үрж юмсаа өгөөд цэцэг навч дэлгэрээд сайхан байна. Өчтөр бас ханшнаас өдөр бүгдэнд нь энэ нэвтрүүлгийг үзэж байгаа болон сонсож байгаа бүх хүмүүст хавар цагийн төв сайхан 27 өглөөний мэндийг хүргье. Та маш гоё харагдаж байна. Улам залуужаад ороод ирсэн байна. Яруу найрагтай холбогдсон хүн ийм сайхан болдог юм уу? Ямар гоё шүлэгдээд явчихсан. За тэгэхээр сүүлийн үеийн сонин хачнаасаа тийм хэдүүлээ чинь 2025 онд ярилцлаа. 2024 оны сүүлчээр л тэрнээс хойш ер нь сонин сайхнаасаа ярилцаж эхлэе гэж бодлоо. Хамгийн сүүлд 24 оны 12 сарын 10-нд уулзчихсан. Тэгэхэд тэр дугаар 2 дахь дугаар дээр нөгөө шинэ номоо гаргах гэж байгаа гэд хэлжсэн. Тэгээд тэрнээс хойш шинэ номоо англи монгол хэл дээр гаргасан. Номны онцлог гэвэл тэгэхээр дээшээ нэг талдаа монгол хэл дээр нөгөө талдаа англи хэл дээр энэ ихний хэвлэл нь одоо 1 жилийн дотор яг 3 хэвлэгдсэн 3000 хэвлэгдсэн. Тэгээд дандаа гар дээрээс уншигчтай төрсөн. 2 дахь хэвлэл нь бол бас ковро өөрчлөөд гэдэг юм уу? За. Ингэж гарсан. Амар гоё би үзэж болох уу? 3 дахь хэвлэл нь бол сүүлийн хэвлэл нь бол одоо ингэж гарсан гэдэг юм уу? 3 дахь хэвлэлээс бас 2 ярилцлага хийж байгаа хоёрт бэлгэлэх гээд 2 ширхэг аваад ирсэн байгаа. За ямар гоё юм бэ? Баярлалаа. Шот гүсээ ихч минь. Дигдээд. Зя тэгэхээр бас үргэлжлүүлээд бүгд бас яруу найргийн тухай бас таны хувьд юу гэж тодорхойлдог вэ гэх мэтлэн те бас ер нь сүүлийн үеийн бас таны дотоод ертөнцид ер нь ямар өөрчлөлтүүд гарч ийн шинэ мэдрэмжүүд ер нь төрж гин үү те тэр талаар ярилцлаа. За 2026 онд
бол Монголын одоо үе үеийн маш шилдэг сайхан яруу найрагчдын хай болж байгаагаар онцлог байна. Одоо энэ 2026 онд бол Монголын уран зохиолыг үндэслэгч гэж явдаг Таштаржийн нацаг заржийн мэндэлсний 120 жилийн мөн эренчний чойн муугаан 90 насны засгийн газрын тогтоолтой тэмдэглэх гээд улс орондоо ярдаа ингээд зарлцсан байгаа. Эхнээсээ шатдаалтайгаар үйл ажиллагаа явагдаж байгаа гэх юм уу. 26 он гараад гэх юм бол манай Монголын зохиолчдын хэвлэл 19 дэх их чуулганаа хийж одоо бүтэц бүрэлдэхүүний хувьд солигдсон гэдэг юм уу. Тэгээд сая 1 сард болсон. Би бас Монголын зохиолчдын хэвлэлийн 19 дэх чуулганаар одоо сонгуульд албанд томилогдсон зохиолчдын хэвлэлийнхаа яруу найргийн үндэсний төвийн одоо удирдах зүйлийн гишүүн гэдэг 3 хүний нэг сектор дээр нь бас миний нэр явж байгаа. Тий. Цаг хугацааны ямар гоё юутай бэ зурагтай энэ ном бол маш гоё харагдаж байна. Номоо хизээ үлгийдэж авав. За тэгээд үзэгч уншигчдаас ирж байгаа сэтгэгдэл бүр маш өндөр байсан бах та тий. Тэгээ 3 удаа ингээд дахиж хэвлэгдэнэ гэдэг бол бас их сайн үр дүн гэж бас харж байна. Ном бүтсэн бас түүхээсээ ер нь дараачийн болж байгаа процессоос ярилвал явцаасаа ярил тийм үү? За ном бас жилийн дотор 3 дахь хэвлэлээ үлгэсэн. Би хувьдаа юу гэж бодсон гэхээр илүү уншигчтайгаа ойрхон байж гэдэг юм уу. Одоо энэ талбай дээр хавар намар болдог Номын баяр. Өөр одоо юу гэдгийг гудамжинд алхаж явахдаа ч гэсэн нэг карманда 2 ширхэг хийгээд явдаг ч юм уу. Эсвэл Instagram, Facebook-ийн чатаар орж ирэх юм бол ер нь гар дээрээсээ өгүүлэх. Өөрт илүү уншигчтайгаа ойрхон байх юм байна. Тэгэд нэг зүй тогтлыг ажигласан нь юу гэхээр хүний нөгөө доодох нэрийг эцгэх нөгөө дурс халтрыг өөрөө олно гэдэг шиг. Өөрийнх нь эцгийн нэрийг, өөрийнх нь нэрийг ингээ бүтнээр нь бичиж өгöd ном болгон дээр өөр үг бичиж өгөхөд хүнд их илүү хүртэл юм лээ. Нөгөө талаар юу гэдэг уншигчтай ойр байна. Зарим одоо яг ингээд авч чадахгүй гэдэг юм уу. Жишээ нь надад тийм юм тохиолдсон энэ гэмтэлд хэвтчихсэн нэг хүүхэд чатаар орж ирээд хаа би ингээ хэвтэж байгаамаа гэд. Тэгээд тэр хэвтэж байгаа хүн дээр чинь унших хүсэлтэй байгаа хүн дээр ямар нэгэн хэмжээгээр ажил төрлөө зохицуулаад явж чад өгсөн чинь эргээд юу юм бэлээ л дээ. Хүн өөрт яг яаж хандна эргээд бас яг тэгж л хандах юм бэлээ. Тэр хүүхдэд нэг ном авчиад өгсөн чинь хамаатных нь ах эргэж холбогдоод манай хамаатны дүүд тийм ээ. Юм сайхан сэтгэл үлдээж маш сайхнаар сайхан ярилцаж бас гар үсгтэй ном өгсөнд баярлалаа. Тэр үед чинь нэг цагаан сар тогч исэн юм аа. Тэр цагаан сарын бэлгэнд бас нэг 30-ыг авъя гээл. Гэх мэтэр гэдэг юм уу. Илүү тийм одоо харилцан бие биентэйгээ ярилцсны үүднээс гэдэг юм уу нэлээ сайн явуулсан. Жишээ нь номын дэлгүүрт одоо ингээд тавихаар манай номын дэлгүүр чинь нэг тийм штэ. Ер нь бол номын дэлгүүрт яруу наргийн номыг нэг дээдл нь 10 ширхэг авдаг. Эхний ээлжинд. Тэгээ Улаанбаатар хот чи ямар төвчрэлтэй болоо те. 10 ширхэг номоо тавьчлаа. Тэр нэг хоногийн дотор зарагдах ч юм уу. Зарагдчихыг үгүй гэх газаргүй ш. Тэнгүүд дахиад хүн ороод авах гэхээр байхгүй байх бас хэцүү. Тэрний оронд ер нь зүгээр гар дээрээсээ явуулчих гэсэн тийм хүсэл зорилгыг тээсэн. Тэрнээс гадна энэ Улаанбаатар хотод болж байгаа Номын баяраас гадна одоо энэ өнгөрөх 25 онд бол ер нь нэлээд их явлаа. Дорногов аймаг руу жишээ нь уран зохиолын ажлаар 3 явлаа. Баянгор аймаг руу явлаа. Говьтай аймаг явлаа. Өмнө говь руу жишээ нь бас 2 удаа явлаа. Хинтээ аймаг руу 3 явлаа. Дархан Эрдэнэтэд тэгэл ингээл бас хөдөө орон нутагт Номын баярууд, уруу хөсийн чуулган, яруу наргийн уулзалтууд их болсон. Бас их өргөдөж очсон гэдэг юм уу. Тэгээ сая цагаан сарын дараахан бас Германы Франкфурт хотод, Берлин хотод, Францын Фрес хотод яруу наргийн уулзалт онцлог хийсэн. Одоо Берлинд бол Берлиний юунд элчин дээр Францд бас Монголд галчин сайдын хам дээр гэдэг. Ингээд онцлогод хийсэн. Ингээд хурж ажиллана гэдэг юм. Тэгэл явж байна да. Яг л хэрэглэгчдийн гартал хүрээл яваад исэн бахна шүү дээ манай найрагч маань. 3 дахь хэвлэл яагаад асуумаар санагдаад байна л да. 3 өөр зурагтай ер нь нүүр хэсгийн зураг нь гурлаа өөр байгаад байна шүү дээ. Өөрчлөгдөд яваад байна. Энэ дээр яагаад ингэсэн юм бол сонирхол татчих байна. Хөвчлэн л нэг юм адилхан л гаднах одоо зураг нь ижил байгаад идэг тий. Өө тэгэл хүн чинь
ер нь байнга шинжлэгдэж өөрчлөгдөж байвал гэх юм уу. Тэгээд нэгт хэвлэл гээл яг эхний хэвлэлээрээ яваал тэгээд яг хоёр дахь хэвлэл нь гарч байгаа үгүй нь хоёр дахь хэвлэгдсэн ч юм уу, гурав дахь хэвлэгдсэн ч юм уу гэдэг бас хүн мэдэхгүй байж магадгүй гэдэг үднэс гэдэг юм. Ялгааг гаргах гэж гэдэг юм тий. Нэрээ тийм биш үү? Яа энэ бол ихний нь шүү дээ. Цаг хугацаа. Энэ эхний хэвлэл тойрын гар дээр байгаа чинь гурав дахь хэвлэл. Эхний хэвлэл нь бол ийм хэвлэлтэй байна. Санийх бол хоёр дахь нь байсан юм. Энэ хоёр дахь нь. Зөв. Бас энэ цагийн эхлэхээ хээ гэдэг шүү. Цаг хугацааны хээ гэдэг. Тэгэхээр яг энэний талаар бас та одоо миний хувьд бол бүр айгүй цоо шинэ шүү дээ. Тэгэхээр бас үзэгч нар маань цоо шинэ байх магадaltaй баг те. Тэгэхээр та тайлбарлаж өгвөл за ер нь бол ийм учраас ийм нэртэй гэдэг ч юм уу те. Ер нь яруу найргийн хувьд бол ийм агуулгуудыг оруулсан юм а гэдэг ч юм уу те. За. Ерөнхийдөө номны бүтэц бол он цагийн мөнхийн хэлхээгээд эхний бүлэг 3 бүлэг хуваагдаж байгаа. Эхний бүлэгт бол одоо тийм уламжлалт сэтгэлгээний Монголын яруу найргийн уламжлалт сэтгэлгээний яруу найргийг шингэхийг зорьсон гэх юм. Хоёр дахь бүлэг нь бол цээжин доторх эргэтэн бүхэн нулимстай гэдэг. Тэр нь дан хайрын шүлгүүд. Тийм хоёр дахь бүлэгдээ бол 55 ширхэг нэрт тийм хайрын шүлгээ шигшиж оруулсан. Гурав дахь бүлэг нь бол уяан дээр сүсгтний морь зөрмөглөн гэдэг. Илүү тийм урсгал сэтгэлгээний шүлгүүд гэсэн үг. Эхний бүлэг бол 33 шүлгтэй. Хоёр дахь бүлэг бол 55 шүлгтэй. Гурав дахь бүлэг нь 33. Тэгэхээр нийлээ 121 болж байгаа. Ном бүтээх үйл явцын дунд бол манай уран зохиолын бас нэлээд шүлэг яруу найраг нэлээд орчуулсан туршлагатай дэлгэрмаа гэдэг хичээр. Цаг татуу гэдэг юм уу те. Ийм тэр чин орчуулагч нь тэр дороо суугаад орчуулчихгүй бас нэг хугацаа өгөөд гэдэг юм уу. Ихчи аясаар багаар орчуулуулад тэгээд 8 саргаар орчуулсан баг. Тэгээд гарсан. Цаг хугацааны хээ гэдэг нэрийг бол яг гэдэг юм би чинь 2016 онд сүүлд номоо гаргасан байсан. Түүнээс хойш 25 онд гарсан ном гэдэг чинь 9 жилийн дараа юм. Тэр хугацаанд одоо бодож боловсруулсан гэдэг юм уу. Өөрийнхөө мэдэрсэн мэдрэмжээ. Тэгээд тэр чинь 9 жил чинь бас цаг хугацаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд хээ гэхээр хүн чинь нэг алхсан мөр, гიშгсэн мөр гэж хардаг. Тэр үндснэс гэдэг юм уу. Тэгж нэрлээ. 2026 онд бид сая л шинэхэн юм шиг л гарч явж исэн бол Лалидины одоо 4 сар болчлоо. Тэгээд гэхдээ цагаан сараар бид ингээд гал морин жилээ үлгэдэж авлаа. Тэгээд таны хувьд, найрагчийн маань хувьд ер нь энэ жилийн хувьд ямар төлөвлөгөөнүүд байгаа вэ? Уран бүтээлийн хувьд те ямар төрлөөр бас бичгийг сүүлдэж бас бодож байгаа вэ те? Тэр талаараа бас үзэл санааны хувьд ямар бас шинжилэлтүүд орж ирж байгаа вэ гэдэг талаараас үзэгчтэйгээ хуваалцвал гэл номоо уншаасан. Илүү гадагшаа явъя гэсэн зорилготой. Тэгээ сая гал морин жил гараад шинийн 3-нд л Европ руу явлаа. Тэгээ эргээд бас урт удаа хугацаагаар явах тийм төлөвтэй. Тийм бодолтой байна. Өөр бас улс орнуудаар явъя гэсэн бодол байна. Бичихгээсээ илүү уншигтай их анхаарч нэгдэх юм уу? Бусдын сайхан бичсэн ном зохиол бүтээлийг. Ер нь угаасаа бичгийн чинь гол үйл явц бол уншил юм лээ л дээ. Тэр уншилтыг таслах юм бол ер нь нэг хол явахгүй юм шиг бүр санагддаг боллоо. Эндээс бүр яг нэмэд яг ингэж асуумар санагдлаа. Яруу найрагч хүний дотоод ертөнц ер нь бусдаас юугаар өөр байдаг вэ? Таны хувьд онцгой зүйл юм уу? Би нэг тийм зүгээр одоо юу гэдэг юм Монголын үеийн олон цаах яруу найрагч ах иш нартайгаа үеийнхэнтэйгээ уулзчихсан тийм. Бусдаас өөр байгаа юм нэх байхгүй хүмүүслэг жараад байдаг. За яг уйлрлаад байгаа гэдэг юм уу? Нэг намар хавардаа бусдын хувьд бол жоохон хөөхтэй байдаг. Тэрнээс бус чиг адилхан мэдрэмжэнд байдаг. Мэдрэмжийн хувьд л жоох илүү баг. Тэгэхээр яг одоо таны энэ цаг үед хаврын уйлрал бол бас их өглөгдөх уйлрал байх боломжтой гэдэг зүйлийг ярьж байгаа юм шүү дээ, тийм ээ. Тэгээ одоо хаврын уйлрал чинь уран бүтээлч хүнээс илүү бусд бүх хүмүүст гэгэлцэж байгаа тийм л уйлралтай.
За намнад маань ямар асуулт байлгүй байд. Би танаас нэг асуухаар одоогийн нийгэм санчлаа уучлаарай би асуух. Сая нэг та ярьжсэн шүү дээ. Унших нь илүү одоо бичих үйл явцад тусалж байна гэдэг ч юм уу тиймэрхүү санааг хэлж байна. Тэгэхээр сүүлд ер нь ямар бүтээлүүдээс уншсан бэ? Тэгээд магадгүй зүгээр яг бүтээлүүд уншаад, ном уншаад явж байх үед энэ номыг л энэ одоо нийтлэлийг ч гэдэм үү тийм энэ уран бүтээлийг л залуучууд маань нэг аваад бариад нэг уншичаасаа гэсэн бодол төрүүлсэн бас бүтээл байсан болов уу? Байлгүй бах уу? Та тэднээс бас дурдвал тийм ээ. Саяха 2023 онд тэр хүн энэ ертөнцөөс явсан юм лээ. За. Чех гаралтай. Франц руу сүүл рүүгээ дөрвөөд тэнд зохиол бүтээлээ их гаргасан. Милан Кундера гэдэг хүний инээд ба мартахын тухай ном гэдэг. Одоо тэр номыг уншаад илүү сайхан хөвлөгдсөн гэх юм уу. Тэр номыг залуучууд бас нэг барьж аваад уншичвал их тийм тархитлагаа амраасан тийм сайхан бүтээл болсон лээ. Сүүлд тэр Самбуугийн Бадраагаан бэлгийн чуулган гэдэг 10 ботном энэ хэвлэлийн Чонми өвийг хадгалах үд сангаас Чикомбрес гэдэг хэвлэлийн газраас гарсан. Тэр Самбуугийн Бадраагаан орчуулсан бүтээлүүд. Тэнд Чингис Айсматов гэдэг зохиолчийн 100-аас урт өдрүүд тэ шүгшээний бүтээлүүд гэл. Энэ хүмүүсийн бүтээлийг Самбуугийн Бадраагаан орчуулснаар нэлээд уншиж байгаа. Бас сонирхолтой. За. Яг энийг л асуумаар байлаа. Таны одоо сүүлийн бүтээлүүдээс юу н онцолжтэй үзэгчтэй одоо хуваалцах мөрдүүд байвал бидэнтэй хуваалцаач. За. Амьдрал хэмээх хөх усны толоонд хөвж яваа энэ замаар гэдэг шүлгэн шээ. За. Ган хүрдний эвэс дээр оч усргах галтрагны дугуй хав харанхуйд гялсгийх нь санаандгүй чиний зургийг олж үзээд сайхан гих чихэр татхад чихмэн нулимсаар дүрсэн мөчийг сануулна. Сарны гэрэлд олны хөл өмсөн өртөөн дээр сайхан дүрийг чинь харж гар гараа барин танилцахад гар гэрхсийн дор бүрээгээ татсан хүлэг гарцаагүй хөдөлгөө хүлээгээд зогсож байж билээ. Хөшиг нэгдэж хаагдах шиг он жилүүд жилиж хөндүүр гуниг цээжин тавхан захлаад отсон хөнгөн дугуйтын цаашлан эргэлдэх чимээг сэтгэлд цууртах нь онож хилээгүй шүлгийн шат шиг бодол дүүрнэ. Энэ замаар цэрэг эрс эх орны дуудлагад мордож эмс охид алчуураа даллан үтгэд эр хүний нулимсыг цонхоор найгах моддын бараал арчиж энгүү талд тэд тал олон уссаар алдарч эх оронг даасан дэр мод өө давтан ганцаардсан санагдана. Эц төгсгөлгүй ертөнцийг хэлсэн энэ замаар ижидээ очиж үнсүүлээгүй баатрын нулимс эцэгтэй хүүгээ үлдээсэн хүүгийн захаас элэг эмтрэм он жилүүдийг өртөөлж 90 зууны түмэн нухчаанд чив чимээгүй норсно. Эмэг минь энэ л замаар эрдэм номын мөрөнд дүүхээр одож эмгийн эмэг энэ л замд өвгийг үдэж амьдрал хэмээх хос чавтас замын тэнхлэг дээр алаг ирээн хорвоон өнгө гэрлийг тэнцүүлж душаал авсан жанжны ёсоор аж туржээ. Аяа амьдрал хэмээх хөх усны толоонд хөвж яваа энэ замаар аяа шунал гэгч хүслийн тойрогт хүлэгдсэн энэ замаар аяа шууд зиллэн нисээр эргэж ирэхээргүй оддог энэ замаар аяа хүмүүн гэгч хичнээн удаан аялдаг юм бэ. Ямар гоё шүлэг вэ тий. Ямар гоё уншиж байна бүр. Би анх удаа ингэж хажуунаас нь осч үзэж байна. Тэр ямар гоё санагдчих. Гэхдээ ер нь бол жоохон ингэж нөгөө юу яадаг шүү дээ ингэж шар ус усдаг шүү дээ яг ингэ босдог юм байна. Тэгээ ингэ өөх гэдэг. Тэгээс цөл дунд нь өлч марч санагдаж зүгээр л тийг санагдтiimэр бүр ингэ. Нэг сэтгэл ингээл догтлол тий яг яах ёстойгоо мэдэхгүй болол их гоё догтлол бас болдог шүү. Энэ шүлэгнийхэн талаар та нарийн талаар бол яг үлмээр санагдлаа. Энэ одоо сүүлд л оролдож байгаа гэх юм уу? Тий. Заримдаа
битсэн болгон чинь шүлэг болохгүй шүү дээ те. Та өөрөө бас санал тавьсан учраас энэ шүлгийн дэвтэр дээр байгаа нор гэдэг юм. Номон дээр би ороогүй байх нь. Төмөр замын тухай л одоо дэр мод гэдэг те. Дэр модны тухай тэгээд энэ замаар цэргэрс их орны дуудлага дуудагдж байгаа тухай тэгэл өөрийнхөө хэмжээнд л чаддаг ядан болгосон гэдэг юм уу. Тэгтээ шүлэг бичээж магадгүй зүгээр яг таг одоо би тэгжлээд тийм дэвтэр дээр буулгаад заримдаа янз янзаар засан шүү дээ. Зарим шүлэг гэгдэн дэвтэр дээр байгаа зүйлийг бол нооргол гэж боддог. Шүлэг гэж хэлэхгүй гэдэг юм уу. Яг таг одоо юу гэдгийг ном болно гэдэг чинь яруу нарагчийн хувьд те. Шүлгүүд маань ном болно гэдэг бол тэн дээр ч бас арай илүү цензур тавина гэдэг. Баярлалаа. Цэний хувьд бол бас гоё баг хэр бол багийн юмнаас олж сонсохгүй зүйлийг сонслоо гэж бодлоо миний хувьд бол. Начин найрагч маань хоолой нь маш гоё, шүлгээ уншиж байгаа нь үнэхээр гоё санагддаг. Тэгээд авчаар гээд бас шүлгэн нээдэг тийм. Энэ номон дээр ороогүй байгаа. Орсон байгаа юу? За бас их гоё шүлэг байдаг миний дуртай хаагаад байгаа ш тийм ээ. За өөр танаар минь сонь сайхан юу байна. Тэгээд энэ номон дээр бас нөгөө шинээр ингээд англи дээр гаргасан байна л да. Энэ хэр одоо үзэгчдэд хүрж ийн бас үүнтэй холбоотойгоор гадны үзэгчд их юу яаж гэнэ үү холбогдож байна уу тантай. За хоёр талаасаа нөгөө англи монгол хэлтэй учраас их сонирхол таттлаа. Тийм манай миний одоо юу гэдгийг номыг авч байгаа ихэнх хүмүүс залуу хүмүүс байна да. За бараг 160% нь оюутнууд байна. Тэгээд харж байхад голцоо эрэгтэй хүмүүс их байна. Бага газараас зориод ч юм уу заримдаа номын мэрдэр ч юм уу. Тэгээд хайртай эмэгтэй хүн таавна. Тэгээд буцаад нөгөө сэтгэл хэлж байгаа хүмүүс маань нөгөө ном авсан эмэгтэйчүүд байна. Тэгээд юм болгон ч юу гэдгийг тийм одоо супер байх бас тий боломжгүй шүү дээ. Зарим нэгэн алдааг маань бас шинэ хэл устай залуучууд ч бас энэ дээр ингэж алдсан байна отгой гэдэг ч юм уу ингээд мэрсэр бас хэлнэ. Коммент хэлсэн. Тэн дээр болгоныг эргээр хүлээж авсан. Юу гэдгийг хамтарч одоо төгөлдөр урын аян дээр гэдэг юм уу, хийлийн аян дээр гэдэг юм уу гой контент хийх санал манал бол бас залуучуудаас их тавьж байгаа гэдэг юм уу. Би хувьдаа өөрөө бас залуу хүн шүү дээ. Тэгээд манай энэ цаашин генерашн үеийнхэн ингээд ажлын санал энэ төр дангууд аль болохоор эргээр хүлээж авахыг хүсдэг гэх юм. Тэгээд энэ ихтэй сургуулийн оюутан залуучууд бол ер нь нэлээд их урьж сургууль дээр шүлэг уншууллаа. Тэр нөгөө талаар бас миний хувь зохиогчийн хувьд өөрт их баяртай байгаа. Ягаад гэхээр манай уран зохиол амьд л байж ивэл те. Би нэг юу яадаг юм уу? Одоо урахаар тэдэн дүүрэг гэдгүй. Улаанбаатар хотод бол хөдөө орон нутагт одоо юу гэдэг чинь бас нэг замын зардал мардал бас юм байна. Ихтэй сургуулийн оюутан залуучууд бол ингээд урахаар аль болох очихыг хүсдэг. Тэгээ харин харьцангуй очиход бол нэг 40-50 хүний Багдаа гэхэд дээдл нэг 100-аас 150 юм. Ингээд бүрдсэн байдаг. Залуучууд их шүлэг яруу нарагт дурлж байгаа юм байна да, дуртай болж байгаа юм байна да. Энэ хэлний манд дархлаа бас амьд байж ивэл бид идэрхтэй болов гэл. Тэглэх байх уу. Тэгж боддог. Таны хувьд сүүлд ямар зүйлсээс илүүтэй уран бүтээл хийх тэр хүч тэр одоо онгод тэр зүйлийг авч байгаа вэ? Хөглөгдөж юунд илүүтэй хөглөгдөж байгаа вэ? Хаяа магадгүй бас нэг жоохон гацалтын үе гарч байна уу? Хүн бол ер нь тэр Далай ламын сургаал дээр хэлсэн шиг жилдээ нэг удаа орчноо солих хэрэгтэй гэдэг юм. Би саяхан тэгээд орчноо сольжод ирсэн Европоор. Тэгээд яг тийм байсгийг л орчноо солих юм болоо. Угаасаа биднээс чинь цус генд байгаа нүүдэлчин сэтгхүүтэй очроос гэдэг юм. Сэтгэл зүрхээр бас нэг нөх нүүдэл гэж бас байна шүү дээ. Зөвхөн биеэрээ биш те. Тэр нүүдлийг болоод түрүүн хэлсэн ном уншчил гэдэг юм. Тэр ном дотор чинь бусдын амьдарч үзээгүй, миний амьдарч үзээгүй асар олон ертөнц
явж байгаа учраас гэдэг юм уу. Ер нь хөгийг бол номноос л авч ин дөө. Та Европ руу явхад бас ямархуу санагдав. Тэнд бас л урлаг уран сайхны их үлгий бас хөгшин Европ гэж ярьдаг те. Очоод бас нэг юм сэрэл мэдрэмжийн хувьд бас өөр байсан болов уу? Илүү тийм тайвшрал мэдрэлтэй. Тэ харж чадвал хорвоо онгод төгөлдөр үзэсгэлэнгоо цохис гэж би өөрөө нэг шүлгнийхээ мөрөн дээр бичээд. Тэр шиг нэрэ хардж чадвал тэнд бол бас юу гэдэг нь удамжинд нь тэр чигээрэл ер нь төг соёл нь хан тоорох байшин бүгд нь л тэм төөх агуулсан. Судлаад үзвэл их л баялаг тэм зүйлээ. Би харин түр хэлсэн тэ эргэж ер нь жоохон удаа явбал гэдэг юм бол. Би сайн нэг 18 хоног л биш. Эргэж их удаа явах хэрэгтэй байна. Тэгээ Европын бусад холбоот улсуудыг нэлээ үзэж харж дор хаяж нэг 2 сар 3 сар. Тэгвэл илүү ойлгож илүү гой шүлгүүд бичих юм байна да. Уран бүтээлээ явуулж үзсэн. Тэн зүгээр баахан нооргууд хийж, орлогууд хийж те. Санаа тэмдэглэж авсан гэх юм. Танаас хүлээж байгаа юм байна да. Танаас нөө уран бүтээлд ер нь ганцаардлаггүй нэг баяр баясгал гэл ер нь олон сэтгэл хөдлөл мэдрэмжүүд байна шүү дээ. Энэ мэдрэмжүүдээс аль нь хамгийн их илүү хүч өгдөг вэ? Хүн ер нь ганцаар байх гэдэг чинь бол ганцаардал бол тийм хүсэж байх зүйл биш миш гэл хүмүүс их нь ярьдаг да. Надад бол шал эсэргээр нэгдэг. Хүн харин ганцаар байх тусмаа өөрийгөө олж тэ бусдыг ажиж одоо компьютероор ярих юм бол форматлдаг гэдэг юм уу? Тэ би урд нь 2 дахь дугаар дээр танай нэвтрүүлэгт орохдоо баг хэлжсэн баха. Ямар нэгэн ийзэмд баригдах, ямар нэгэн бичлэгийн өнгө аяст баригдахыг хүсдэг зүгээр бодож байгаагаа бичих дуртай. Тэгээд зүгээр ганцаардсан учраас ганцаарлын тухай шүлэг бичнэ гэж байхгүй л дээ. Хайрлаад хайрын тухай гэдэг ч юм уу. Зүгээр л сэтгэл зүрхэнд юу шивнэгдэж чинь тэр болгоныг болох гэдэг юм уу. Ганцаардал бол зүү зохистой хүний амьдралд байх ёстой зүйл гэдэг дээр би бол санал нэгддэг. Ер нь харах юм бол эцээцтэй хүн бол асар ганцаардал. Асар уйдамхай тийм болоо да гэж би сүүлийн үед бодгосон. Яг тэгэхээр хэдий ээж аав хань жил байгаа ч гэсэн хүн ер нь эцсийн дүндээ ганцаараа нөгөө нүцгэн ирсэн нүцгэн буцна гэдэг шиг те. Заримдаа ингээд хүн харахад асар их аз жаргалтай бүх юм нь болоод гэдэг юм уу. Ажил мэргэжилтэй, найз нөхөдтэй, боломжийн мөнгө төгрөг олдог цалинтай тийм хүмүүс гудамжаар дүр явж байгаа ч гэсэндээ цаадтарлуу уг үндэс рүү зүрх сэтгэл рүү нөрөхөд асар их ганцаардмал хүмүүс бол гудамжаар дүр алхаж шүү дээ. Тэ. Яг тийм яруу найргийн мөн чанар нь хүний сэтгэл зүрхийг хөглөхөөс гадна тэр ганцаардлыг хаалцахтай гэдэг юм бол би тэгж боддог. Тийм ч учраас гэдэг юм уу илүү бусад урлагийг бодвол онцгой юм болоо та. Гайхалтай хариулт энэ. Начин наригчийн маань хувьд тэгвэл аз жаргал гэж яг ямар тодорхойлолт байдаг вэ? Таны хувьд аз жаргал гэж бас яг юу вэ? Аз жаргалыг энгийн юмнаас би жишээ нь миний хувьд бол аз жаргал гэдэг юу вэ гэвэл өдөр болгоны амьдралдаа чихвчээ хийж мартах юм бол тэр өдөр яварч аз жаргалгүй өнгөрнө. Чихвч үндтэй байрсаар сайхан чихвчээр маш гоё дуу сонсоод Улаанбаатар хотын эргэн тойронд байгаа галерей хэсэж маш олон сайхан уран бүтээлчдийн зүрх сэтгэлээс гарсан тэр гоё өнгө буддагийг харшуулсан цотон даавн дээр төрслөгдсөн уран зураг ширдэг. Тэгээ маш сайхан хөгжим сонсох. Тэгээд гараар кофе найруулах тий. Тэр нэг өсний тийм бясалгал юм шиг байна. Тэг ингээд найруулж ангууд тэр кофенаас гарч байгаа уур одоо манай энэ таазч ууг нэрлж байгаа нэр нь адар шүү дээ тий Монгол нэр нь. Тэр нэг уур тэр адарлаа ингээд шингэж байгаа тэр үйл явцыг ажиглах энэ төр тэр чигээрээ кайф гэдэг юм уу? Өөрт мэдрэгдэх. Гой зөвлөн тий. Тэгээд мэдээж алхах байгалийн сайхан явах тий. Би чинь сонин юмнаас кайф авна да. Сүүлд айгүй гоё кайф авсан нь тэр Шамбала гэдэг төслөөрийн Дорногой аймагт нэг өргөдөж тийм чөлөг юм шиг харууллаа. Тэгээд сайн шан дотортол гэдэг юм. Ганцаараа машина аваад. Тэгээд хүссэн дуугаа. Хүн чинь ер нь хүссэн дуугаа сонсох чинь өөрөө бас аз жаргал юм маш гоё.
Чи ямар жанр дөө? Тийм шүү дээ. Бид нар дандаа л найрагчтайгаа шүлэг ярьдаг бол ер нь дууны талаар Би энэ болцоо гурван дугаар ярьж байгаагүй энэ шүү. дээр чиглэлийн хөгжим. Би гэхдээ хамгийн гэсэн юм дургу. Яг тэгвэл таны хамгийн дуртай зохиолч, хамгийн дуртай дуу, хамгийн дуртай хамтлаг гэсэн. Надад л зүгээр л чихэнд ойр байгаа юм. Тухайн өдрийнхээ мэдрэмжээр явчихдаг. Илүү Монгол тал руугаа сонсож гин үү? Хамаагүй. Өстой хамаагүй. За ер нь энэ амьдралынхаа турш нэг дуу сонсоол гэвэл ер нь нэг дуу ямар дуу гэх нэрлэх бол зүгээр хөвчлөлтөө асуулч. Тэр YouTube дээр ламаа гээд дуучин дуулсан байдаг нэг гоё байдаг юм а. Бодол гээд. Оо за. Та сонсох юм бол энийг сонсож байгаа хүмүүс бас сонсох юм бол би яагаад дуртай гэхээр тэр дууны тэр үг гол нь их гоё. Намрын тухай л да. Ичдээд энэ ангирмагчийн доонуудад бас их дуртай. Бас пенза гаргаасаа гэж боддог. Би ч юм дээр нь пенз цуглуулах дуртай. Тийм байна. Одоос эндээс нь бас үргэлжлүүлээл асуучих. Ер нь ингээд яруу найрагч хүн нийгэмд ер нь ямар өргөтэй гэж боддог вэ та? Соён гэгэрүүлэх үүргээс гадна тийм ээ бас. Тийм таны үзэж байгаагаар бол ер нь хүн байхыг үлгэрлэх гэдэг юм уу? Өөр байхыг үлгэрлэхийг гэж боддог шүү дээ. Би яагаад тэгж хэлж байгаа гэхээр түрүү хэлсэн шүү дээ. Тэгтээ зургуулаад байдан залуучууд. Би нэг одоо юу гэдэг шүлэг 10 нар хоролдоод нэг 20 жил болж байгаа юм. Нэг 3 төвөр гаргасан. Тэгээд нийт масаар нэрэхгүй шүү дээ. Тэгээд зарим нэгэн залуучуудад шүлэг маань хүрээд, зарим нэгэн хүмүүст шүлэг маань хүрээд таныг сонсох дуртай шүү, шүлгүүдийг ч унших дуртай шүү гэж хэлгээд над заахан байд. Тэгэхгүй нэг тэгж жоохон одоо юу гэдгийг уншигчтай болоод жоохон танигдаад ирэнгүүт манай нэг зарим нэг хүмүүс чинь нэгтэй эдэн өнцгөөс харьцаал те. Тихгүйгэр гэдэг юм. Асар энгийн нэр. Явж чад гэдэг юм уу? Шүлэг дууллаа. Уншаад гэдэг юм уу? Тэр нь гэхдээ уран зохиолтой холбоотой байл шүү дээ. Хэд хувийн биш одоо заримдаа ч бас манай ингээд уншигч одоо юу гэдгийг хөндлөж явдаг хүмүүсээс ч гэдэг юм хэцүү ойрлого ярьдаг юм аа. Төрс өдөр маань олж байгаа юм. Хүрээдрээж төрс өдөр дээр шүлэг уншаад өгч гэдэг. Төрс өдөр дээр очиж бас хэцүү шүү дээ. Тийм ээ. Тэнд бас найз нөхдөд ойлгодог ч юм байгаа, ойлгодог ч юм байгаа. Тийм шүү дээ. Яруу наргийг бас унших хэрэгтэй газар гэж байна, уншихгүй газар гэж байна. Тийм. Тэгэд өөрөөрөө л байх гэдэг юм. Хүн ер нь нийлүү дотоо баггүй зүгээр яг өөрөөрөө л байсан дэр. Таны бидний нэг 2 дахь удаагийн ярилцлага дээр би бас яг байсан л да. Тэгээд тэр ярилцлага бол маш олон хүмүүс үзсэн байлээ. Хүмүүс бол начин найрагчийн фанууд нь бол тэнцээ бүр ингээд маш ихээрээ цугларсан байлээ. Тэгээд би ингэж асуумаар байна л да. Яг өнөөдрийн одоо өндөрлөх түрээд за бүр ингээ 3 тий цуврал одоо ном хэвлэлт одоо 3 удаа өгсөн байна. Яг энэ замд хамгийн одоо таныг гаргаж ирсэн уран бүтээл гэвэл та бас хүн нэг баримжаа байдаг штэ тий. За ер нь энэ уран бүтээлээр л намайг хүмүүс мэдчихлээ шүү гэдэг ч юм уу. Тэр уран бүтээлийнхаа нэрлэл гэвэл та алийг нэрлэх бол би бол таны хавчаар гээл шүртлэгийг их сайн мэднэ. Бусдыг нь бол бас ерөнхий харж л байсан. Тэгээд бас яг надад бол юу гэдэг юм би бүр тэгэж нарийн уншиж байгаагүй л дээ. Тэ хоёр дахь нэвтрүүлгийг бол хүмүүс их үзсэн хэлээ. Тэгээд хавчаар шүлэгч одоо ингээд 11 жил болчихж байгаа юм байна. Мэдээж хавчаарыг бол ер нь намайг юу гэдэг яруу нарагч гингүүд та нөгөө хавчаарыг битсэн мөн үг л. Хавчаар шүлэгчин тэгээд бас янз янзаар амьдрахад Утаагүй Улаанбаатар бидэнд хэрэгтэй мэрэгтэй гэл ингээл залуучууд бас сэрэл мэлийгээд өөр болгоцсон л байлээ. Янз янз болгоцсон. Тэр хоёр дахь нэвтрүүлгийн төгсгөл хавцаа миний санджаар хайр дуусаад хаана үлддэг вэ гэд би нэг шүлэг уншсан шүү дээ. Тэр шүлэг танаа нэвтрүүлгээ ачаар гэдэг юм уу? Залуучууд үнэхээр нэлээд хурсан юм лээ. Тэгээд одоо энэ хаврын номын баяр, намрын номын баяраар талбай дээр байж ангууд залуучууд ирээд тэр шүлгийг их мөрнөөс нь бичүүлэхийг хүснэ. Та эхний дөрөв мөрийг бичээд өгч. Эсвэл дунтлаас нь ингээд янз янзаар гэд тий. Өөр гэх юм бол тэгээд за би тийм айхтар мундаг биш болохоор нөгөө адгийн тэнэг өөрийгөө магтна гэдэг нь штэ.
Одоо ингээд өөрийнх нь номыг бас ингээд хаяа эргүүлээл энэ дотроосоо ингээд нэг бас байнга нэг ойрхон уншаад баймаар бас мөртүүд байдаг баха. Тэгээ би энийг одоо ингээд энэ л их гоё одоо санагдаад идэг ч юм уу. Танд наригчийн маань хувьд тийм одоо шүлэг байгаа гэж би найдаж байна. Хэрвээ байгаа бол та тэр одоо мөртөөс бас бидэнд хуваалцаач гэж хүсэж байна. Тэгээд бидний ер нь цаг дуусч байгаа. Оо, яасан хурдан дуусчихгүй. Манай наригч юм. Хоёр нэг ярьж байгаа. Би нэг шүлэг ингээ хайгаад гэх хөө. За тэгээ. Би энэ ч уншиж яах вэ? Та болохоор ер нь шүлгүүдээс нь тий, би бас ер нь бол уншиж исэн. Яг санаанд орж ирж байгаа маань гэх юм бол мэдээж хамгийн одоо алтартай гэх хүмүүс төрсэн бас нэг найрал шүлэг бол нөө авчаар гэж шүлэг байдаг. Тийм. Тэгэд энэ ер нь номоо бас бит хоёрт бэлгэлэхээр ирсэн учраас бас хаяа нэг нэвтрүүлгийнхаа дундуур тийм гоё шүлэгнүүдээс нь уншиж байвал их гоё юм байна да. Энэ байна. Энийг уншаарай. За дараа нь тэтгэр уцсан. 93 дугаар утсан байна. За 93 дугаар утсан. За тэгээ ер нь бол юу юм бэ? Та чинь маань ер нь хэр бас шүлэг найраг сонирхдаг вэ? Гэхдээ яг би нөгөө нэг сонирхдаг гэж хэлчихвэл бас болохгүй хаа. Гэхдээ ер нь нөгөө нэг унших гэж хичээдэг тэгээд юм бичих гэж оролдох гээд байдаг учраас тэгээд ойролцоо юу байна тийм. Гэхдээ нөгөө нэг мэрэгжлийн төвчний хүн биш учраас зөвхөн юм бичих гэж оролдоод байдаг юм болохоор тэгээд бас нэг үгсийн санг нэмэх гэж унших хэрэгтэй. Тэгээд хүмүүсийн гаргаж байгаа мэдрэмжийг ус ойлгох хэрэгтэй. Тэгээд нэг тийм маягаар байдаг. Тэгээд. Хүү ер нь гэхдээ зүгээр ингээ бодохоор илүү жоохон аймарсан үедээ ч юм уу те нэг юм сэтгэл хөдлөл нэг бол их баярлсан үедээ ч юм уу нэг бол их гүнгэлсэн үедээ ч юм уу те юм шүлэг бичгийг хүсдэг. Эсвэл тэр яг энэ одоо онгот нь орж ирдэг гэлэн ярьдаг шүү дээ. Нэг тиймэрхүү мэдрэмж орд юм болоо гэж бодоод идэг. Би бас 10 жилдээ халтхан шүлэг бичиж байсан. Гэтэ яг тусыг ис олон гэдэг шиг нэг тийм сайн яваагүй маа гэж. Би нөгөө нэг ер нь бүр ингээд шүлэг сонсоод ер нь уйлж үзээгүй байжгаад нэг шүлэг сонсоод уйлж исэн байхгүй юу. Амар уйлчдээ. Гайхаад. Тэгээ тэр шүлэг болохоор нөгөө Бавгийн лав сүрэнгийн нөгөө би хүүгээ нөгөө нэг согтуу байхыг үзлээ гэдэг. Яг би яг буруулчлал уучлаар тэгээ би яг бүтэнгээр нь ингэ юу байхгүй би яг тэр үед ингэ яг өөрөө нөгөө нэг нэвтрүүлэгт нь ороод өөрөө уншиж ирсэн тэр хэсгийг яг хөө тэгээ түүх нь бол ингэ зүгээр л хүүхдэн жоохон байхад нь балчир жоохоо явж ирсэн нэг санамсрыг үл нэг амсцсан л харагдсан л тэгсэн чинь нөгөө жоох хүүхд чинь нэг жоохон юу яаж харагдсан шүү дээ нэг согтож харагдаа тэгээд яг тэрийг хараад тэгээ би хүүгээ согтоох юм үздэг гэд нэг тэгээд яадаг. Тэгээд яваанасандаа үзлээ бэ гээл. Тэгээ би тэрийг сонсоод ингээд би чинь бас нөө өөрийнхөө амьдрал руу өнгөж харж байгаа шүү дээ. Тэрийг чинь сонсож байгаа. Гэхдээ тэр хүний тэр шүлэг цаашаа яасныг мэдэхгүй. Би шууд эцэгхийн зүгээс бодож байгаа хгүй. Оо нэрэл гэж одоо ойлжсэн байд. Гэт тэр шүлэг бол үнэхээр сэтгэлд. Гэл тэгэл гэл гарч исэн да тэгэл. Ямана начин наригч маань их гоё энийгээл жомолцаал ирдэг юм да. Би уг нь юу байсан. Энэ цэсний нөөц дээрээс нэг шүлэг болох гэсэн. Олддгүй юу. Жохон цаг авчлаа. Тэр нь уг нь юу байсан. Би тэр нөгөө түр хэлсэн шүү дээ хайр дуусаад хаана үлддэг вэ гэдэг. Тэр шүлэг ингээд хурцсангууд би дараа нь нэг шүлэг өгсөн байхгүй. Хайранд чинь би бүтэн уршиж чадах болов яах вэ гэдэг. Данч олсонгүй. Оо за дараа нь цай тийм. Дахиад л уулзъя. Тэгээд ирүүл тавих. Тэгээ би номноос чиний сэтгэлийг унших юмсан гэдэг шүлэг. За тийм. За. Чиний сэтгэлийг унших юмсан. Бодол дотор хуудас сүрийг чинь чив чимээгүй чимээн дор гарчиглаж баг багаар зуухнаар унших юмсан. Сэтгэл доторх үүрэнд чинь их орон ижээ аав чинь яаж аж төрдгийг сэрхтээ чи хамгийн түрүүн юу боддгийг сэвлэг үсийг тань намрын салхи яаж унартдгийг сэлүүхэн гудмаар хам талхангаа ажигсан үүрээр өндөр тэнгэрт дэвэд өнгөрөх ангир шуудын ангана үр зүрхний минь огт голын харгаа шиг дотнохон санагддаг өгүүлшгүй тийм нандин бүхнийхээ өлгийг чиний гараар задлуулж үг бүрийн чин авайг
агаар яаж тэрвэржүүлдэх гэж хичээхийг мэдрэгсэн. Хавар болж байна. ертөн завхаа ингэсгээ сольж байна. ертөнцөд жилд дэлгэрэх ийм өрн цагийг ерийн биш жирийн өдрүүд шиг санаж бий чадахгүй. Хацрын чин хонхорхоод сар яаж живдэг бол санаалтаас тань ургаж одохдоо хулжин оддог цаг хугацааг чагнахсан. Салхи үсгтээ яагаад баригдах барьц харагдах дүргүйг сая солирууд хэрхэн мөргөлдөж одоогийн төрхөө олсныг санаандгүйгээр хүмүүс хэрхэвч уулзан учирдаггүй тухай хуучлагсан. Чиний сэтгэлийг унших юмсан бодол дотор хууц сүрийг чинь чив чимээгүй чимээн дор гарчиглаж баг багаар зугуухнаар унших юмсан. Яа яг ойлгочих. За тэгээд үнэхээр гайхалтай бүр маш гоё мэдрэмжийг маш гоё хөглөгдсөн мэдрэмжийг наригч маань бидэнд өглөө үзэн суугаа эрхэм танд өгсөн гэдэгт найдаж байна. Тэгээд бидний ерөнхийдөө нэвтрүүлгийн ярилцах цаг энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд магадгүй бит хоёрын асуугаагүй таны өнөөдөр эфирт орж ирээд хэлхийг хүсэж байсан зүйлсээ хэлж болно. За тэгээд Хүний хамгийн сайн найз бол ганц хоёр байдаг баг. Гэхдээ үргэлж дэрэгдэж нь байх. Чи өөрөө шатаачгүй бол, хайчихгүй бол, хэн нэгэнд бэлгэлжихгүй бол гэдэг юм уу? Эсвэл устгахгүй бол дэрэгд байх зүйл чинь ном. Тэгээд өөр би нэг юу ах вэ? Хэлэх шүлгэлвчиж байгаа юм чинь зүгээр түрүү нэг шүлэг хайж явахдаа хугацаалтцсан учраас богинохон шүлэг юм шиг. Энэ шүлэг бас зүгээр яг бичвэрээрээ сошиалоор их яваад байт юм лээ. Хүмүүс би дотроо бодож энийг зүгээр нэг уншаад үзүүл яадаг бол гэдэг. Уянга гэд нэртэй шүлэг. Уянга. Чи намайг мартаж болдог. Би чамайг огт мартдаггүй. Мөн ч уянгатай орчлоо юм да. Ус залгах мөчөд нүдэн хад. Уруулч нь уруулд минь дүрээ төлцөн санагдах. Би чамайг мартаж болдог. Чи намайг огт мартдаггүй. Мөн ч уянгатай орчлоо юм да. За тэгээд үзэгчдээ өнөөдрийн эфиртээ байсан та бүгдтэй маш их баярлалаа. Өнөөдөр манай зочноор Яриа наригч начин оролцлоо. Та цаг зав гарган ирсэнд их баярлалаа. Таны ирээдүйн уран бүтээлийн амжилт бүх зүйлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд намнуудаа хамтруулсан намнуудаа баярлалаа. Тэгээд хамтаас үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Маргаашийнхаа эфирээр эргээд олцлаа. Түр баяртай. Тэрмнээ алт нэгтэг таныг хөтлөн. Баяртай үзэгч. Дахиад уулзцгаая. Дахиад уулзъя манайхаа.